За сайн байцгаана уу? Бүгдээрээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ арьс цайх өвчин буюу өөрөөр арьс алаглах өвчин гэж нэрлэдэг. За олон улсын нэршлэр нь витилиго гэдэг нэрээр нь манайхан сайн мэддэг. Тэгэхээр энэ арьс цайх өвчин маань сүүлийн үед бол маш ихсэж байгаа учраас энэ арьс цайх өвчин маань ямар хүмүүст их үүсдэг? За юунаас болоод үүсдэг? Юун дээр анхаарах вэ гэдэг талаар мэдэж авцгаая. Тэгэхээр бидний арьсанд меланин буюу өсөд будагч бодис байдаг. Тэгэхээр энэ өсөд будагч бодисыг зохицуулж яадаг эсийг бид нар меланоцитс гэж нэрлэдэг. За энэ меланин буюу будагч бодис маань байж иж бидний арьсны өнгө, нүдний өнгө, үсний өнгө ерөнхийдөө бүрэлддэг. Тэгэхээр энэ меланин гэдэг будагч бодис маань тухайн хүнд агуулгадж байгаа хэмжээ болон өнгнөөсөө шалтгаалаад хүн бүрийн арьс, үс, нүдний өнгүүд өөр өөр байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дэлхийн маш олон орны хүмүүсийн үсний өнгө, нүдний өнгө, арьсны өнгө нь өөр өөр байгаад байдаг нь энэ меланин гэдэг нүсэд бодистой бол холбоотой байх нь байна. Тэгэхээр арьс цайх эмгэг гэдэг маань энэ меланоцит эс гэдэг зүйл маань устгах юм уу, үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадахгүй байгаагаас болоод бидний арьс цайх эмгэг үүсдэг. За тэгэхээр энэ арьс цайх өвчин маань юунаас болж үүсдэг вэ гэхээр за энэ арьс цайх эмгэг бол яг энээс болоод үүсээд байна гэж батлагдчихсан зүйл бол байдаггүй. Гэхдээ арьс цайх эмгэгийг аутоиммуны өвчин гэж үздэг. Аутоиммуны өвчин гэдэг маань өөрөөр бидний дархлаатай холбоотой үүсдэг гэсэн үг. Тэгэхээр энэ аутоиммуны өвчний талаар бүгдээр ойлгохын тулд дархлаа гэдэг зүйлийнхаа талаар товчхон мэддэг байхгүй болохгүй. Тэгэхээр хэвийн үед бидний дархлаа яаж ажилтдаг гэхээр бидний бид гаднаас орж ирж байгаа тэр нян вирус, бактерийн халдваруудыг устгахын тулд ажилтдаг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө биеийг хамгаалахын тулд дархлааны урвал явагдаж идэг. Харин энэ аутоиммуны өвчин буюу дархлааны өвчний үед яадаг вэ гэхээр бидний биеийн тэр дархлааны систем маань гадны нян вирусын эсрэг биш өөрийнхөө биеийн эрхтнүүдийн эсрэг дархлааны урвал явуулаад идэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө биеийн эрхтнүүдийг гаднаас орж ирсэн нян вирус, бактери байна гэд устгах гад дайраад ийм урвал явагддаг гэсэн үг. Тэгэхээр бидний дархлаа маань хитрхи замбраагүй, хитрхи ид өвчсөн иймэрхүү урвал явагдаж дархлааны буюу аутоиммуны өвчнөд үүсдэг гэсэн үг. Тэгэхээр энэ аутоиммуны өвчин маань маш олон төрөл байдаг. Үүнийг хаана үүсч байгаагаас нь шалтгаалаад өөр өөрөөр нэрлэждэг. Жишээ нь үе мөчөнд аутоиммуны өвчин илэрх юм бол ревматизм гэж нэрлэдэг. За бамбаа булчирхаад аутоиммуны өвчин илэрх юм бол бамбаа булчирхаан үйл ажиллагааны ихсэлт, Гревсийн өвчин гэд өмнө би ярьж исэн. Бидний бүдүүн гидсэнд энэ дархлааны гаж урвал явагдах юм бол бүдүүн гидсний өрөвсөл буюу Кроны өвчин гэж үүсдэг. Арьсанд энэ гаж урвал маань явагдах юм бол арьс цайх эмгэг буюу витилиго үүсдэг гэж үздэг учраас энэ арьс цайх эмгэгийг аутоиммуны өвчин гэж юу нь бол үздэг. Тэгэхээр хүмүүс тэгвэл энэ арьс цайх эмгэг маань удамшдаг уу, аль эсвэл халдварладаг уу, халдварт өвчин мөн үү гэж маш их асуудаг. Тэгээ манайхан энэ гадаа явж байхад, будманд явж байхад ингээ арьсан цайцсан хүмүүс байх юм бол аль эсвэл хамаатны хин нэг нь арьсан цайжчихсан ийм хүмүүс байх юм бол халдвартай байж магадгүй гэж зайгаа маш их барьдаг шүү дээ. Тэгэхээр энэ өвчин бол халдварт өвчин биш шүү. Өөрөөр хэлбэл танаа гэр бүл ах トゥ нар дунд арьс цайдаг эмгэгтэй нэг хүн байлаа гэхэд тэр танд халдна гэсэн үг бол биш. Энэ өвчин бол өөрөө халдварлагдгүй өвчин байгаа. За тэгээд дээрэс нь удамшдаггүй гэж маш их асуудаг. Тэгэхээр энэ бол яг 100% удамшдаг өвчин гэж бол үздэггүй. Гэхдээ энэ арьс цайх эмгэгээр өвчин 6 хүн тутмын нэгэнд нь бол гэр бүл удамд нь арьс цайх эмгэгтэй хүмүүс байгаад байдаг. За тэгээд гэр бүл удамдаа та арьс цайх эмгэгтэй танд ч гэсэн энэ эмгэг үүсэх эрсдэл таны биед явж ийлаа гэхэд та нарны гэрэлд хит их түлэгдэх, за арьсаа гэмтэх, за мөн маш их нойргуудах, маш их стресс авах иймэрхүү зүйлүүдээр өөрийгөө цочроогоод байх юм бол та гэр бүл удамд нь арьс цайх эмгэгтэй хүн байгаад таны биед тийм суурин байх юм бол энэ зүйлүүдээр таны бие цочроогдоод таны биед маш хурдан, маш амархан арьс цайх эмгэг үүсдэг гэсэн үг. За тэгэхээр дараагаар нь арьс цайх эмгэг биеийн аль хэсгээр их үүсдэг вэ гэж бас маш их асуудаг. Тэгэхээр арьс цайх эмгэг бол биеийн яг тэр хэсэгт үүснэ гэсэн тодорхой юм бол байдаггүй. Биеийн аль ч хэсэгт үүсч болно. Гэхдээ ихэвчлэн бидний нүдийг тойроод, амийг тойроод, за гар хөлийн үзүүр, гарны ард тал, өвдөг, тохой, шагаа байна, за бэлэг эрхтэн байна. За ерөнхийдөө биеийн иймэрхүү хэсгүүдэд үүсэх нь бол илбэг байдаг. Тэгээд дээрэс нь бид бүхний дармуулга зүүдэг, за дотор хувцас өмсдөг, цаг зүүдэг, тэлээ зүүдэг шүү дээ. Тэгэхээр эдгээрийн зүүдэг хэсгүүдийн яг тэр ормоор нь бас арьс цайдаг. Ерөнхийдөө бидний арьсны ил байгаа хэсэг
тухайн арьсандаа үрэлт өгдөг, маш их хүрдэг, цочроодог ийм газруудаар хөвчлэн үүсдэгэ гэсэн үг. За тэгээд дээрэс нь арьс цайх эмгэг маань нэлээд газар аваад ирэх юм бол үсний хүүдийн эс рүүгээ хүртэл дайсантай холбоотой таны үс хүртэл цайрдаг. За тэгээд арьс цайх эмгэгтэй хүмүүс юун дээр анхаарах ёстой вэ гэхээр за хамгийн гол юм бол эмчилгээний хувьд манайхан арьс цайх эмгэгийг ерөөсөө ямар ч эмчлэх боломж байхгүй. Нэгэнт үсч гисэн бол энэ ямар ч эмчилгээгүй байдгаа гэд ерөөсөө эмчилгээ хийхгүй, эмнэлэгт ирэхгүй байх тохиолдол нь маш их байдаг. За тэгээд дээрэс нь арьс цайх эмгэг буюу витилиго маань өөрөө арьсмайл цайдаг болохоос янз бүрийн хавсарсан өвдөх юм уу захтнах зовирууд бараг байдаггүй учраас хүмүүс арьс цайхаар тоодоггүй, ингэж байгаа зүгээр болчих واخ гэд хайчдаг. Тэгэхээр тэр маань улам газар аваад улам тэлээд идэг. Тэлэх тусмаа эмчилгээ авах магадлал нь багасна, эмчилгээний үр дүн байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол анхаарах юм юу юм бэ гэхээр хэрвээ таны арьс цайх юм бол дөнгөж цайгаад эхлэнгүүтэл нэмлэгт хандах хэрэгтэй. Яг тэгэхээр дөнгөж цайгаад эхэлж байгаа гэдэг чинь хамрах хүрээ хамрах талбай багтаа байгаа учраас яг тэр үед нэмчилгээ хийх гэх юм бол эмчилгээний үр дүн маш сайн байдаг. Эсвэргээр хүмүүсийн ойлголт за нэг хэсэг хүмүүс нь эмчилгээ авдаггүй гэсэн эмнэлэгт очиод яах ингээд хайчдаг. Тэгэхээр нөгөөх нь улам ихсээд байдаг. Зарим нэг хүмүүс нь за витилиго маань өөрөө арьс цайхаас өөр зовир ер нь бол байдаггүй учраас зовиргүй байна гэдэг чинь нөгөө хүн маань хайчдаг байхгүй юу? Тэгээ хайчгаар за нөгөөх нь улам их газар аваад хүмүүст ажиглагдахуйц болоод ирэнгүүтэл нь одоо эмнэлэгт ирдэг. Өөрөөр хэлбэл нилээн оройтцсон нилээн газар авчихсан тохиолдолд эмнэлэгт хандаад байгаа учраас одоо эмчилгээний үр дүн авахгүй байгаад байгаа гэсэн үг. Түүнээс эрт үед нь дөнгөж цайгаад эхлэнгүүтэл нь эмнэлэгт очих юм бол эмчилгээний үр дүн маш сайн байдаг. За тэгээд дээрээс нь таны арьс цайна гэдэг чинь ерөөсөө л витилиго буюу арьс цайх өвчин байна гэсэн үг биш. Арьс цайх эмгэг бол маш олон төрөл байдаг. За төрөх үед хүүхдэд тохиолдож болдог. За 5-6 насны хүүхдүүдэд атопийн дерматит үүсээд арьс хуурайшихад бас арьс цайх, насанд хүрсэн хүмүүст хүртэл самар шиг хэлбэртэй тийм арьсан цайжчихсан иймэрхүү тохиолдлууд бол маш их байдаг учраас арьс цайлаг гэл зөвхөн арьс цайх өвчин байгаад байна гэд хүлээгээд ээж болохгүй байх нь байна. Эмнэлэгт очиж үзүүлээд энэ яг ямар төрлийн арьс цайх эмгэг юм бэ? Яг үнэхээр витилиго мөн юм уу биш юм уу гэдгийг бас онцлуулаарай. За мөн дээрээс нь арьс цайх эмгэг буюу витилиготой хүмүүст бамбаа булчирхаан үйл ажиллагааны алдагдал буюу бамбаа булчирхаантай холбоотой өвчин, за мөн дээрээс нь ревматизм ч юм уу тийм ээ, иймэрхүү өвчнүүд хавсарчихсан байх тохиолдол их байдаг учраас арьс цайх эмгэгтэй бол бас энэ төрлийн шинжилгээнүүдийг өгөөд үзэх хэрэгтэй. За тэгээд арьс цайх эмгэг маань сүүлийн үед маш их үүсдэг болцсон. Тэгэхээр арьс цайх эмгэг буюу витилиго үүсэж байгаа хүмүүсийн 50% орчим нь 20 наснаас өмнө буюу нэлээд залуу наснда үүсэж байна гэсэн судалгаа маш их хийгдсэн байгаа. За тэгээд энэ витилиго буюу арьс цайх эмгэг маань цаашаа газар аваад таны үсний үндэс, үсний урагт нөлөөсөн байх юм бол таны үс бас цайдаг. Тэгэхээр үс цайхаар манайхан маш их буддаг шүү дээ. Үсээ будна гэдэг бол улам их цочроож идэг учраас хамаагүй дураараа үсээ будахгүй байх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь манайхны нэг буруу ойлгодог зүйл байдаг. Манайхан арьс цайх эмгэг буюу витилигог бидний дархлаа муудаснаас үүсээд байна гэж ойлгодог. Тэгэхээр миний дархлаа муу учраас миний арьс ингээд цайгаад ийм өвчин тусаад байна гэж үзээд дархлаа дэмжих бүтээгдэхүүнүүдийг дураараа маш их хэрэглэдэг. Тэгэхээр энэ арьс цайх эмгэг маань би сая хэлсэн аутоиммуны өвчин гэж явдгаа гэд. Тэгэхээр энэ аутоиммуны өвчин гэдэг маань таны дархлааны урвал хэтэрхий идэвхжсэн, хэтэрхий замбраагүй өөрийнхөө биений эсрэг ингээд дайраад байна гэсэн үг шүү дээ. Энэ үед бид нар ямар эмчилгээ хийх ёстой юм гэхээр тэр их идэвхжсэн, тэр их өөрийнхөө биений эсрэг дайраад байгаа, тэр таны меланин буюу нүсэт бодисыг үүсгэж байгаа тэр эс рүү дайраад тэр эсийг өхүүлээд байгаа учраас бид нар тодорхой хэмжээгээр дархлаа дарангуулах эмчилгээ хийж ээж тэр дархлааны урвалжин жигдэрдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ өвчний үед дархлаа дарангуулах эмчилгээ хийх ёстой байтал дархлаа муудахаар үүсдэг гэсэн ингээд дураараа гаднаас дархлаа дэмжих юм аваад угаадах юм бол энэ маань энэ өвчний бүр их газар ах болно гэсэн үг. Тэгэхээр дураараа ерөөсөө өөрийнхөө дархлаа дэмжих юм хамаагүй хэрэглэж болохгүй. Эмчит заавал үзүүлжээж үзүүлснийхаа дараа тэр юмаа хэрэглэх хэрэгтэй шүү. За тэгээд энэ арьс цайх эмгэг маань нэлээд газар аваад ирэхээр тухайн хүний арьс нь энэ тэндээ зулбрах юм уу, шархалсан тохиолдолд тэр хэсэгт нь арьс нь бас цайгаад идэг байгаа. Энэ арьс цайх эмгэг бол ямар ч хэв шинжээр илэрч болдог байгаа. За өөрөөр хэлбэл таны нүдийг тойроод, ам тойроод цайж болно. Аль эсвэл яг биеийн нэг талдаа арьс
цайх тохиолдол байдаг. Эсвэл ерөнхийдөө нэлэнхүүдээ цайх, за эсвэл яг хоёр талдаа тишгэнтэй хосоороо цайх, ийм янз бүрийн хэлбэрээр арьс маань цайдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө таны арьс яг ямар хэлбэрээр цайж байгаа, дээрээс нь хавсарсан ямар нэг өвчин байна уу, ямар шүү явцтай, хэр тархалттай байгаа вэ гэдгийг урьдчилсан байдлаар харах юм бол энэ яг юу сэтрээгээд байгаа, юутай холбоотой үүсээд байгаа, энэ арьс цайлтын маань цаашдын эмчилгээний үр дүн болон энэ арьс цайхын эмгэг маань цаашдаа үнэхээр сайжрах уу, эсвэл энэ чигээрээ үлдэх үү, эсвэл бүр муудах уу гэдгийг урьдчилсан байдлаар тодорхой хэмжээгээр мэдэж болдог байгаа. За тэгээ бүгдээрэнд амжилт хүсье. Баярлалаа.